Монгол Ардын намын даргын сонгуульд таны хувьд одоо хууль ёсных гэж үзэж байна. Би бол одоо харамсалтай нь одоо манай Америкийн дарга зандагчдаар дарга бол хоёулаа энэ баг хурлын сонгуулийг шудраг явуулж чадсангүй гэж үзэж байгаа. Би бол яхаа баг хурлын гишүүн болох хүүхэд нь би болохгүй. Одоо та нар маань ажил би та нарт итгэж байгаа гэдэг энэ хоёр эрдэнэ дарга Америкийн дарга нарт хэлээд баг хурлын гишүүнээсээ татгалсан. Би одоо амаа барьж байгаа мордог байж гэж. Яагаад бол тэнд нь орж мань мэдтэй адилхан ингээд нийн үгүй ингээд туршлага тийм мэдлэг боловсруулаа ингээд хуваалцаа залуучуудаа бас ингэх ёстой ёсгүй штэ гэх хэсгээр саналаа солилцох хүмүүс байхгүй юм шиг байна. Тийм учраас би одоо харамсаж байгаа. Гэхдээ одоо ингээд холоос хараад тэгээ сонсож байхад бол хийдэд нь ностой зөрчил гарчээ гэж. За нэгдүгээрт бол 442 хүн намын баг хуралд оролцохоор бүртгэсэн байна. Улсын хурлыг эрцээ авж байгаад нэг улсын хурал тухайн өдрийнхөө чуулганы хуралдаанд хийдэг штэ. Яг тэр эрцээрээ тэгээ саналаа хургаад явдаг шүү дээ. Тэгээд одоо ингээ бүртгэгдчихэд алга болцсон байна. Чи орж ир гэж хүмүүсийг бүр нэрээр нь дуудаж байгаад оруулж ирж байгаад ирцээ анх өглөө байсан ирцээр нь байлгаж байгаа. Тэгээд санал хураад. Тэрнтэй адилхан баг хуралч гэсэн тийх ёстой. 442 хүнээс л бүх юм тоолох ёстой. 442 бол одоо хөдлөшгүй тоо. 442-оос бүх юм тоолох ёстой. За тэгээ эхний санал хураалтанд бол аль нь 3-2 аваагүй юм байна. Тэгж би ойлгосон. Тэгэхээр бүх дэлхийд яадаг вэ гэхлээр тэгээ намын дүрмд бичсэн байгаа. Ингээ чөлөөтөө өрсөлдөх зарчмаар сонгогдох ёстой гэж. Томилох биш, сонгогдох ёстой гэж. Өрсөлдөх зарчмаар. Тэгэхээр бол одоо дэлхийд ийм нөхцөлд бол яадаг вэ гэхлээр хоёр хүнийг дахиад саналын хуудсанд бичдэг. Хоёр нэг юм. За ингээд эхний санал хураалтанд хоёрыг хинж 66 авсангүй. Тэ? Тэгвэл дахиад 2 юм уу 3 удаа бүгдээрээ та хоёрын нэрийг хоёулыг нь бичээд явуулаад үзье гэж тохирч болно шүү дээ. Тэгээд 2 дахь 3 дахь санал хураалтанд үнэхээр аль нь ч 66% авахгүй бол тэр намын хурлаараа шийдье. Одоо хэдхэн хоногийн болох ч намын хурлаараа шийдье. Ингэж хууль дүрм зөрчил явах вэ гэж. Яг бол үндсэн хуулинд бол намууд бол хуулийн даваа ажиллах ёстой гэдэг зарчим байдаг. Ерөөсөө хин ч гэсэн. Хоёрдугаарт бол нам өөрийнхөө дүрмэндээ энийгээ зохицуулахдаа 3-2-ыг авсан байх ёстой гэж байгаа. Тэгээд чөлөө төрсөлдөөнөөр сонгох ёстой гэж байгаа. Чөлөө төрсөлдөө гэдэг чинь дор хаяхад 2 хүн байна гэсэн үг. Тэгээд энийг хийсэнгүү тэгээд аваачаад нөгөө хамгийн олон санал авсан Америкийн даргад одоо энэ Баярбаатар митийн үйл хөдлөлтөд зөвлөж шүү дээ. Би бол тэр хүн яг хуульч биш учраас Баярбаатартай зөвлөсөн баг. Одоо хяналтын хорооны дарга гэдэг юм ажлыг чи хууль усаа хийж байгаа чинь чи бас нэг хуульч ухаантай юм байна. Чи надад зөвлөөч гэж. Тэгэхээр нөгөөх нь одоо даргадаа долгоноод тэ даргаагаа сүлд нэмэг байдалд оруулах гэдэг мэдэхгүй. Болно. Одоо нэг хүн үлдээгээл санал хураачна гэж. Тэгэхээр нэг хүн үлдээн дэлчгээр чөлөө сонгуул биш байхгүй. Тэгээд нэг хүн үлдээж санал хураан чинь томилгоо байхгүй. Сонгуул биш. Томилгоо. Шууд томилчих шүү дээ юм чинь. За тэгээд дээр нь хэдэн хүмүүс хамгийн сүүлч санал хураалтанд орсон гэж чинь 321 гэж байгаа. Тэгвэл тэр чинь 321-ээс тооцоод 85% гэж гаргаж ирээд байгаа юм байна лээ. Баярбаатар митийн үйл хөдлөх нөхдүүд. Өнөө хэрэг дээр 442-оос бодох юм бол 270 орчим санал бол 62% болж байгаа байхгүй. Тэгэхээр 442 хүнээс бодсон ч Америкийн дарга бол 66% санал авч чадаагүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь бол энэ даргаагаа ингээд улс төрийн одоо өгтөл болгож шүү дээ. Энэ Баярбаатар митийн үйл хөдлөх нөхдүүд. Тийм учраас бол харамсалтай нь одоо манай ардын нам байна тий. Би одоо энэ намыг анх удаа 96 онд ялгдсан байж хат нь одоо ялдаг нам болгохын төлөө өөрийнхөө одоо олон жилийг зориулсан гэж боддог. Тийм учраас бол одоо харамсалтай энэ Баярбаатар митийн үйл хөдлөх нөхдүүдийн зөвлөгөөгөөр тий дэлгэр сайхан митийн лувирчдын одоо таахаар л ийм одоо байдлаас болоод энэ нам маань хэцүү байдалд орсон байна. Тэр дарга нар нь одоо шал буруу хүмүүсээс зөвлөгөө аваад буруу үйлдэл хийгээд энэ бол одоо дээш хөвгтөр очин дээш хөл яхаа арчс намын зөрчлийг үл мэдээ дор дорн л одоо болохгүй. Хууль зөрчсөн байна, болохгүй байна. Үндсэн хууль зөрчсөн байна. Намын нам улсын намуудын тухай хууль зөрчсөн байна. Тэгээд намынхаа дүрмийг зөрчсөн байна гэл тийм юугаа гаргадаг. За би бол одоо энэ дээр юу гэж бодож байгаа гэхээр бол үнэхээр л дээш хөвгт саяын одоо энэ ловер болохоо та энэ Баярбаатар митийн нөхдүүд амлаад шүү дээ. Би дээш хөвгийг хариуцна гэт. Энэ нөхдүүд л үнэхээр дээш хөвгт нөлөөлөхгүй бол дээш хөвгөл миний зүгээр бодож байгаа бол шудраг шийдвэр гаргах юм бол намын баг хурлын шийдвэр өчнгөө боллоо гэж гарах бах гэж бодож байна. Баярбаатар митийн үйл хөдлөх нөхдүүд нөлөөлөх юм бол тэр амснараа одоо Баярбаатар би дээш хөвгийг хариуцна гэж байгаа тийм маягаар одоо яаж хариуцдаг юм байгаа юм хариуцаад тэгээ дээш хөвгийг одоо бодлуулаад ямар нэгэн байдлаар хууль бас нөлөө үзүүлж хагаад тэгээд одоо энэ хуулийн дагуу болсон дөрвийн дагуу болсон гэсэн юм одоо шийдвэр гаргавал тэгвэл их харамсалтай байна. Тэгвэл одоо Монголын одоо энэ улс төрд бол маш их юм ухаа үлгэрлэл эсрэг үлгэрлэл бий болж байна. Энэ ягаад энэ их том асуудал вэ гэхэл энэ чинь засгийн эрх барьж байгаа нам байхгүй юу? Зүгээр нэг нам биш. Яг одоо
улсын хурд ямар ч суудалгүй намуудыг иймэрхүү бодлон болсон бол та нар ч гэсэн анхаарахгүй бид ч анхаарахгүй. Тэгтэл засгийн ирэх барьж байгаа нам бол одоо ингэж энийг одоо нэлээд одоо хурц ярьдаг хүмүүс бол төрийн ирэх хууль бусаар авч ийн гэж үзэж шүү дээ. Яг л засгийн ирэх барьж байгаа намын толгойд хууль бусаар гарна гэдэг чинь засгийн ирэх барьж байгаа нам өөрөө хууль бус одоо байдлаар энэ эрх мэдлүүдийн одоо аль нэгэнд нь шилжиж ийн гэдэг чинь төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг бас ноцтой зөрчил байгаа байхгүй. Тийм учраас одоо Баярбаатар мэт ийм зөвлөхүүдээс салаа гэж би ямар нэгэн даргаад тий одоо энэ зандарч дараагаад бол зөвлөж байна. Тийм одоо нөхдүүдийг энэ их хурлаас хурдан гарга. Тэр намынх нь хяналтын дараагийн ажлаас нь хурдан чөлөөр дэлгэр сайхан гэдэг одоо энэ сайхан луу хурчны би нөгөө хүнийг дандаа зөв хэлдэг учраас сайхан луу хурчийг жилж штэ тий муухай хэлчих айгу муухай байхгүй. Тэгэхээр сайхан луу хурчныг одоо хурдан салгаад тэгээд энэ одоо гэрээгээ их хурл дээр сайхан сонсоод тэгээд засах хэрэгтэй. Ер нь намын даргын сонгуультай холбоотой сүүлийн нэг сар гаруй хугацаанд бол Монгол Ардын нам ер нь харж авгааллаа шүү дээ. Талцхуу бодлоо ихслээ тий харилцан мэдээллүүд хийж нэг урлал гэмт хэрэг төрөлх холбоотой гэсэн. За бас нэр бүхэн эдэн гişүүд бол төрийн тэргүүндээ хов зөөж намаа харалтуулж байгаа гэдэг зүйл байна. Ярьжсэн. Ер нь нэгдлийн асуудал дээр нь даяар. Би их хурлын даргын тэр урт удаан хугацааны хэвлэлийн баг хурлыг бол бүтэн үзээгүй л дээ. Энэ тэндээс нь бас хэсэгчлэл үлдсэн. Би тэгээд их харамсан зарим юм дээр нь жишээл одоо Америксан дээр бол аргагүй л одоо нэлээд сандарсан ч юм уу эсвэл бухимдсан юм уу тийм бодлогогүй хэлж ирлээ. Жишээл тэр ерөнхийдөө бид хоёрын хооронд бол ямар ч асуудал байхгүй. Тийм учраас бол тэрэн дээр бол та нар битгий санаа зовж хэлсэн. Тэгсэн мөртлөө 5 хүний нэрийг хэлж байгаа юм. Одоо ерөнхийдөө рүү хов зөөж гүтэх гэж. Тэгэхээр тэр чинь тэгээд засгийн газар унсан битгий дүгнэлт хийж штеп. Тэгэхээр тэр чинь нөгөө өөрийнх нь ярьж байгаа зүйл хоорондоо зөрчилдөд байгаа байхгүй. Үнэхээр зөрчилгүй юм бол тэр 5 хүн хов зөөсний тухай яриад яах юм. Тэр 5 хүн хов зөөж байгаа засгийн газар унтсан бол энэ гадаа болсон жагсаал юу вүлээ? Гадаа болсон нөгөө залуучуудын орлогын нотлогдох жагсаал чи юу вүлээ? Тэ? Энэ залуучууд жагсан биш үү? Намын баг хурлаараа энэ асуудлыг шийдвэл яаж самтаа хамтран ажиллах уу гэдэг саналыг оюутан дараа тавьсан биш үү? Баг хурлаар нэг шийдсэн биш үү? Тэр 5 хүн шийдэггүй шүү дээ. Дараа нь их хурл дээр итгэл үзүүлэх үү гэдэг асуудлыг оюун дээр ихсэд оруулж агаад их хурл итгэл үзүүлэх үгээ шийдсэн биш үү? Тэр 5 хүн ямар хамаа байна? Тийм учраас бол одоо нөгөө хэлж штэ энэ нөгөө гол одоо болсон процессүүдийг өөрөө мартаад байгаа юм өөр хүн одоо өөр хүмүүсгүй зориуд мартуулах маягаар 5 хүнтэй холбож бүх буруу тэр 5 хүн лөө чихэж тэгээд өнөөдөр одоо ийм ардын нам хэвгүй байдалд орсон юм шигээр ингэж худлаа ярьж байгаа нь хамссан. Би бол зүгээр ардын намыг таран аллаа гэж бодохгүй. Нормал байдаг юм. Энэ их айхтар одоо тэгэл юу гэдэг юм нам дууслаа, нам тарлаа, баларлаа гэдэг юм ерөөсөй байхгүй. Нам дотор бол нөгөө эрүүлжих процесс явж байна. Нөгөө дэндүү удаа энэ нам дотор чинь аюул олон бохир хүмүүсийг нуугдсан ба шүү дээ, тий. Тэгээ тэр хүмүүсийн чинь бас ингээд бид нар ингээд өргөс орж ихлээр тэрийг гарганд ч бас хөөрхөн зовдөг шүү дээ, тий. Одоо хуруунд өргөс орч юм. За би багадаа бас нэг БТВ спортоор хичээлж байгаа тэгээд нэг хөлөнд шил оруулсан юм. Айгүй өвчтөй. Гэхдээ хүчээр тэр шилийг гаргахын төлөө бүр өөрийгөө зовоож иж гаргасан. Яг тэгвэл цаашаа орчих гэсэн учраас. Тэрнтэй адилхан одоо ингээд хөлөнд орсон шилтэй адилхан тий хуруунд орсон өргөстэй адилхан хэд юмуд байгаад шүү дээ нам дотор чинь. Тэднээс сална гэдэг чинь амархан биш байхгүй юу? Яг бол засгийн ирэх барьж байгаа нам учраас. Тийм учраас л одоо тэднээс салах юм бол нам яахчгүй. Энэ харин айгүй гоё цэвэр шиг процесс явж ийн гэж бодож байна. Гэхдээ одоо зөв тийшээ явах хэрэгтэй тий. Энэ луурчтаас салах хэрэгтэй. Энэ ард түмний эрх ашигын эсрэг байгаа тийм одоо юунаас одоо гэрэмэрийг засах хэрэгтэй. Тэгээд одоо энэ хуулиа мэдэхгүй ёс зүйн хувьд бол доголдолтой хийж байгаа ажил нь багтцсан олон ажил зэрэг хийх дуртай эдгээр хүмүүсээс аль нэгэн ажлыг өгөө тэгээд салах хэрэгтэй.